K-pop болонгаараа өнөөдөр хайртай хамтлагийн маань гишүүн байсан гайхалтай авьяастай Мөнбиний тухай хүрэх болно. Тэрээр 1998 оны 1 сарын 26-нд төрсөн. 182 см өндөртэй 70 кг жинтэй ээжээ. Тэрээр Астро хамтлагийн гоцлол бүжигчин, дуучин, дуу зохиогч, жүжигчин байсан юм. Түүний охин дүүг Мөн Сува гэдэг бөгөөд Билли хамтлагийн гишүүн юм аа. Ханилын урлагийн ахлах сургуулийг Бини маань төгссөн. Бини маань баг байхдаа их өхөөрдөм, хэний ч харийг татгааргүй байсан юм аа. Тиймдээч 2004 онд бага насны хүүхдийн модельоор гараагаа эхэлжээ. 2006 онд TVXQ хамтлагийн дууны клипийн хүртэл тоолж түүгээрч барахгүй та бидний сайн мэдих шилдэг драма болох Цэцэгнээс хөрхөн хөвгүүдийн Кимбомын бага насныхан дүрт 2009 онд тоглож байсан нь үнэхээр гайхалтай. Бини 5 дугаар ангид байхдаа Фантажиод бэлтгэгдэгчээр орж дунд ангиас Астро хамтлагийн дебют хүртэл бүхэл цаг хугацаа бэлтгэлийн зааланд бүжгийн бэлтгэлээ хийж, дууны бэлтгэлээ хийж өнгөрөөсөн гэд хэлсдэхгүй. Тиймдээч тэрээр маш мундаг бүжгэлдэг байсан баг. Астрогийн дебютийн өмнөхөн тэдний To Be Continued гэдэг драма гарсан. Дараа нь Moments of 18 гэдэг драма, мөн Mermaid Prince гэдэг драмад тэрээр тоглосон байдаг юм аа. 2020 онд тэрээр хамтлагийнхаа макны болох Санхатай хамт саб юнит болох Мөнбин and Санха нэрээр дебют хийж Bad Idea дуугаараа гаргасан байдаг. Мөн шоу чемпион хөгжмийн нэвтрүүлгийн MC-гээр тэр хоёр маань 2022 он хүртэл хөтлсөн байдаг юм шүү. За та нар мэдхүү Астрогийн маш олон гоё хит дуунуудын үгийг Мөнбин маань бичсэн байдаг юм байна лээ. You and Me, By Your Side, Merry Go Round, One and Only, Footprint, Candy, Sugar Pop, Madness, Desire зэрэг дуунууд байдаг юм аа. Өнөөдөр жингөөл дахин Астрогийнхоо дууг сонсож бинийхээ би дурслаа. За түүний тухай сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэе. Түүний дуртай өнгө нь хар өнгө. Түүний хамгийн дуртай хоол бол үхрийн мах. Гэхдээ тэр сам хорхоо бол нээрийн бас дуртай. Тэр загсан дургу. Ялангуяа түүхий загас болон өндөгний шар дүүпүн дургу. Тэр их иддэг байсан. Түүний хобби нь видео тоглоом тоглох, Америкийн хөл бөмбөг, NFL-ийн тоглолтыг үзэх байжээ. Түүний онцлог бол төгөлдөр хуур тоглох, жүжиглэх, усан спорт, бүжиглэх байсан юм. Тэрээр маш сайн үнэрлэх чадвартай. Нэг нэвтрүүлэгт гишүүдийнхаа бүр толгойг нь үнэрлж хин хинбэ гэдгийг тааж байсан маш сонирхолтой байсан шүү. Тэрээр Арахогийн нэрээр Руа гэдэг нэртэй мууртай байсан. Нөгөөг нь Можа гэдэг нэртэй мууртайжээ. Тэрээр 7 настайгаас эхлээд таквондоор хичээлсэн. Түүний үлгэр дуурайл болсон айдол нь хингээч Big Bang хамтлагийн Тэян байсан юм байлээ. Мөнбиний ideal type бол хошин шогийн мэдрэмжтэй, сайхан инээмсэглдэг, өөртөө нь адилхан сонирхолтой, урт үстэй, өндөр, гэхдээ өөрөөс нь намхан эмэгтэй таалагддаг байсан байна. Хэрвээ тэр гишүүдийнхаа дундаас өөр нэг гишүүнтэйгээ болц хөстэй байсан бол чаа энүүтэй болцох байсан гэж хэлсэн байдаг. Учир нь гэх юм бол тэр маш царайлаг бөгөөд түүнд сайн анхаарал тавих байхаа гэж хэлсэн байсан. За ингээд түүний маш харамсалтай үйл явдал болсон маань түүний нас барсан байдалтайгаар Сөүлийн Ганнам дахь гэрээс нь түүний менежер олсон байдаг. Солонгосын хэвлэлүүд болон CNN агентлагийн мэдээлснээр 25 настай Мөнбинийг нас барсан байдалтайгаар олсноос хойш цагдаа нар эхний дүгнэлтээр амиа хорлсон гэж үзсэн байна. Энэ хэрэгтэй холбоотой ямар ч гадны нөлөө шинж тэмдэг илрээгүй гэж мэдгдсэн байна. За ингээд 2023 оны 4 сарын 21-нд Астрогийн Фантажио компани түүнийг нас барсныг баталж мэдээлэл нийтэлсэн байсан. Мөн түүнийг 4 сарын 22-нд чандралсан байсан. За түүний оршуулгыг бол хаалттай явагдана гэж тус компани мэдгдсэн. Гинтийн эмгэнэлт явдлын улмаас эмгэнэл илэрхийлсэн ар гэрийнх нь талигаачтай хүндэтгэлтэйгээр эмгэнэл гашуудаж салах ёс гүйцэтгэх боломжийг олохын тулд элдв таамаг, хутлуурмаг мэдээллийг гаргахгүй байхыг уриалж байсан. Талигаачийн ар гэрийнхний хүслийн дагуу оршуулах ёслыг нь аль болох чимээгүй гэр бүл, дотны найз нөхөд, агентлагийн хамт олон болон оролцуулан зохион байгуулж талигаачийг эцсийн замд нь алхаж буйд бид гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа дахин илэрхийлж байна гэсэн нийтлэлийг бичсэн байдаг. За түүний үхлийн шалтгаан нь юу байсан юм бол
одоо тэрээр үнэхээр амиа хорлсон гэж юу, эсвэл тэр нас барахаасаа өмнө биеийн байдал нь тийм ч сайн байгаагүй байсан. Бангкок явах одоо үедээ нэг сонгоцны буудал дээр бие нь муудаж ухаан алдах төгсөн. Хамраас нь ер нь бол тоглолтуудын дундуур бол цус гардаг байсан байгаа. Тухайн үед Бангкокийн аялан тоглолтын үеэр түүнийг эмнэлэгт хүрэхийн оронд ковидын тест аваад хитэн цаг амраагаад тоглолт руу тэд нар явсан байгаа. Бангкокийн тоглолтын дээрээ тэрээр ив ирүүл харагдчихсэн. Тухайн үед одоо алдартай болж байсан TikTok-ийн дуулах Вьетнамын CT-ний дуун дээр бүжиглээд фэнүүдийгээ баярлуулж байсан байдаг. Би ч гэсэндээ хэдхэн хоногийн өмнө л Weverse гэдэг аппликейшн дээр санхаа тэр хоёрын V live-ыг нь үзээд тэрээр хэвэн л байсан юм шиг надад санагдчихсэн. Гэвч тэр дотроо юу хтээж ямар ч зовлонтуулж явдгийг бид бүхэн дүрсний цаанаас юуг мэдэх билээ. Багваха цэцэг юуг агуулв? Хамгийн сүүлд 2023 оны 4 сарын 11-нд Twitter дээр оруулж байсан нэг зураг болох Багваха цэцгийн зургийг оруулсан байдаг. Энэ хүү цэцгийн утга учир нь дахин төрөх, нэр төртэй өвгөл, хагцал, дахин эдгэрэл зэргийн агуулдаг юм байна лээ. Багваха нь өөрөө нар, сар, оддын 3 окторгын биетийг төлөөлдөг цор ганц цэцэг юм. Шар цэцэг нь нарыг, хөөсөн бөмбөлгөн сарыг, тархсан өрн оддыг санагдуулна. Ингэснээр тэрээр астро буюу од, арога буюу фэндом нарыга бэлэгдсэн байх гэж зарим фэнүүд нь үзэж байсан. Ингэж бидэнтэй салах ёс хийж оруулсан уу, эсвэл үнэхээр энэ цэцгэнд ямар нэгэн өөр утга байсан юм болов уу? Ингээд түүний задлан шинжилгээний дүгнэлтээр зүрхний шигдээс болсон гэж дүгнсэн. Түүний нас баралт, гэр бүлийнхэн болоод ялангуяа түүний дүү мөн сууад маш хүн дээр нөлөөлсөн. Тэрээр ухаан алдаж унаад хэсэг эмнэлэгт хэвтэж биелийн хамтлагийнхаа үйл ажиллагаанаас төр завсарлага авсан. Астро хамтлагийнханд ч гэсэн маш хэцүү байсан. Ялангуяа Чаан үеийн харамсалтай үйл явдлаас хойш маш их гансарч харамссан нүдэн дэрэлт байдаг. True Beauty гэдэг драман дээр хамтлагийнхаа хайртай анд найзаагаа алдаж буйгаар тоолж байдаг шүү дээ. Гэтэл амьдрал дээр ийм зүйл тохиолдоход яаж хүлээж авсан бүрчхэнд байсан бизээ. Би-1-ийн 1998 онд төрсэн найзуудын K-pop найзууд болох Чану, Чаны, Синби, BTS-ийн Jungkook, Seventeen-ийн Seungkwan зэрэг найзуудад бас маш хүн дээр тусч байсан тухайд. Түүний гигэн дурсалт 2024 оны түүний төрсөн өдрөөр 1 сарын 26-нд Seventeen-ийн Uzi What Kind of Future гэдэг нэртэй дуугаа түүнийг амьд багт нь хамгийн сүүлд амлсан амлалтаа биелүүлж энэхүү дуу гаргасан гэж хэлсэн. Ча энэхүү бас түүний төрсөн өдрөөр зориулж Love is Gone гэдэг нэртэй дууг бас нийтлсэн байдаг. Түүний нас барсны дараа Фантажиогийн барилга дотор гадна доторгүй битүү арахоо нарын биенийд эмгэнэл илэрхийлсэн цэцгэс, түүний дуртай Nesquik-ийн шоколадтай сүү, мөн снакууд бол битүү байсан. Загтал зэрэг ч гэсэндээ маш их байсан. Ингээд биений мөн бол бусдын хайр хүндлэлийг хүлээсэн маш хөдөлмөрч хичээнгүй жинхэнэ артист дэлхийн хэмжээний айдол байсан юм а. Мөн буюу сар минь чамд дэлхийд байх дэндүү багтаад тэртээ гол нисэн одсон юм болов. Тэнгэрт орших оддтой хамт тэндээ үргэлж гялцаж яваарай. Арахоо нар нь үргэлж чамаагаа санан дурсаж явах болно.